Дэд боловсрал гэхээсээ илүүтэй мэрэгжлийн ажилтан илүү ихээр бэлтгэж гаргавал бүтээн байгуулалтыг чиглэсэн боловсон хүчний хангамж нэмэгдэнэ. Энэ баримжаа сүүлийн үед нэмэгдэж ур чадварын байдалд сайжирчээ. Үүнийг илтгэх дэлхийн ур чадварын тэмцээнд барилгын политехник коллежийн багш сурагчид оролцсон урлагийн стандартыг бүрэн хангасан амжилт гаргажээ. За мэрэгжлийн ажилтны дэлхийн ур чадварын тэмцээний энэ чиглэлийн олимпикс нэрлэдэг өмнөх 3 удаагийн уралдаан тус коллежоос Монгол улсаа манлайж оролцсон өндөр амжилт гаргаж байсан бол энэ удаад илүү баталгаажуулжээ. 3 төрлийн даалгавар гинтийн байдлаар задарч өгөгдөд саадгүй билүүж улмаар стандартыг бүрэн хангасан гэж үнэлэгдэжээ. 46 дахь удаагийн тэмцээнд 3 алтан медаль олгосон ба мөнгө хүрэл медаль байхгүй шууд дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлийг хангасан шагнал олгосон нь онцлог байжээ. Мэдээж маань сургалтын хувьд бол яг одоо дэлхийн урлагийн тэмцээнд яваад үзсэн багш маань байдаг болохоор яалчгүй бүхнийг бол заасан. Яг манай өргөн урсгалч мэргэжлийг бол яг маань сургал бол улстай 8-1 юм а гэдгийг энэ жил бол дахин батллаа. Тэгвэл багшийн тухайд ур чадварын тэмцээнд 3 дахь удаага мэргэжилтэн хийгээ шүүгчээр оролцсон байна. Энэ нь сурагчдаа бэлтгэх дэлхийн ур чадвар хаана яваг тодорхойлон гаргаж амжилт үзүүлэхэд нөлөө болсон гэж ярьж байна. Одоо яг барилгын урагшилч мэргэжлийн төрөлд бол нийт 19 улс орн өрсөлдсөн. Тэгээ энэ төрөлд бол одоо нийт тэгээд 3 алтан медаль авсаар бас нэлээд онцлог тийм давуу талтай тэмцээн болсон гэж харж байгаа. Хүүхдүүдийн сонгон шалгаруулалтын хувьд бол 3 цуврал тэмцээнийг зохион байгуулдаг. Монгол ур чадвар 2021-22 гэсэн 3 цуврал тэмцээнийг зохион байгуулад тэр дундаасаа хүүхдэд сонгон шалгаруулад дэлхийн ур чадварын тэмцээнд дэлгэхэд юм байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд цус сургууль нь 2015 он Токио өргөн угсарч мэргэжлэр 2017, 19, 2022 онуудад дөрөвт удаа өргөн угсарч мэргэжлэр дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон энэ юм байна.